Намрын энх хоёр гэдэг үнийг тийм чамар барж идэх хол бишээ гэдгийг харуулсан нэг үйл явдал боллоо. Айл өнгөрсөн жил нэг бичлэг алдагдаж шууган тарьснаа да. Ер нь бол зориуд санаатаагаар бичлэгээ алдсан, алдаад байдаг юм шиг байгаа юм. За тэр шууганд бичлэг бол энх хоёрын гэргийн цолмонгийн яриа. Сонгуулийн ерөнхий хороо энх хоёрыг нэр дэвшүүлсэнгүй. Угаасаа ч ойлгомжтой байсан л да. Тэгсэн чинь түүний гэргийн цолмон нэр дэвшгээр болж байна. Цолмон бол бараг л энх хоёроос сутгааргүй уран нүүдэлтэй хүн гэдэг. Шанаа хүрэлсэх манай гурав дахыг өндөр дээд цэнтий заларч явах үед нь хатагтай цолмонгийн далаар олон долоо үг хэлж байж тургооны хэрэгээр дээлээ нөмөрч шахаж байсан гэх мэт жишээ бий. Түгэрч явахгүй цолмон бол Монгол улсын тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр ажиллаж байсан тагнуулчдад зөвлөгөө хэмжээний боловсрсон хүн. Нөгөө алдарт алдагдсан бичлэг дээр тэрээр би нэг гараараа нөгөө гараа барьсаар өдий хүрсэн шүү гэж хэлсэн байдаг. Тагнуулын газарт ямар зүг зүгээр зөвлөгөө өгөөд нам жим суугаад байгүйч. За ямар тач гэсэн сонгуулийн ерөнхий хороо одоо хатагтай цолмог нэр дэвшүүлэхгүй байж чадахгүй байх. Энх хоёрын хувьд гартаа тасадгаж ирсэн сүүлийн ганц там хөзрөө гаргах тавьсан энэ юм болов уу? Ингэхлээр тэр 75 дугаар тойрогт нэр дэвсэн ан манын төвдөн дөрж ундраа манар баяртай болж таархан шиг байна. Ийхүү их хуралд орчих юм бол энх хоёраасаа ч илүү төвчгөн чадах кандидат ийхүү хөшгсгөн гарч ирлээ. Төр тэрэгтэй зарим болох эсхийг харж байж л хэлхээс өөр юу ч хэвдэ.